Бие эзэмдэхийн гайхамшиг. Сидней хотын Маккурийн их сургуулийн биологич Кен Чинг сэтгэл зүйч Меган оюутнаар саявтар хувийн хяналтыг сайжруулдаг эмчилгээний нэгэн шинэ арга туршиж дуусгажээ. Туршилтын үр дүн нь тэднийг гайхшруулсан байна. Тэд хэдийн эрээг үр дүн гарна гэж найдаж байсан ч үр дагавар нь цар хүрээний хувьд тийм өргөн байх юм гэж огт бодож өггүй байна. 18-аас 50 хүртэлх насны 6 эрэгтэй 18 эмэгтэй хүн уг туршилтын туйлаа болжээ. 2 сарын эмчилгээний дараа гэхэд тэдний анхаарал илүү сайн төвлөрч элдэв садгарах нь бага болсон байна. Тэдний анхаарал төвлөрөлтийн хугацаа 30 секундэд хүрч байсан нь тун сайшаалтай байна. Гэвч үгээр зогсохгүй туршилтад оролцогчдын тамхи татах нь багасаж архины төрлийн ундаа копений хэрэглээ нь буурсан байна. Хэн ч тэднээс инкийг гуйгаагүй байгаад шүү дээ. Тэд хор хөнөөлтөй хоол идэх нь багасаж эрүүл хоол идэх нь ихсжээ. Зурагт үзэхэд өмнөхөөс бага цаг үрж хичээл сургалтаа илүү цаг зарцуулах болжээ. Мөнгөө хэмдэг болж гинтийн төлөвлөгөөгүй худалдан авалт хийхээс ч багасжээ. Үрдийн сэтгэл хөдлөлөө хянаж чаддаг болж тэр бүхэл ажил хэргийг хойш тавих нь зөөрч тоолсон удалтаасаа хоцрох нь зөөрсөн байна. Бурхан минь энэ юу гэж шидэд юм бэ? Хэн надад тэр эмийг жорыг нь бичиж өгөх вэ? Уг эмчилгээ нь ерөөсөө ч эмийн эмчилгээ байгаагүй лээ. Биеийн тамирын дасгал сургуулилд өөрийн биеийг эзэмдэхийн гайхамшигыг үзүүлж байсан нь тэр юм. Өмнө нь спортоор тогтмол хичээлж байгаагүй тэдгээр оролцогчдод дасгалын тоног төхөөрөмжтэй зааланд хичээлэх гишүүнчлийн эрх бэлэглэж түүнийгээ хэрэглэхийг зөвлөжээ. Эхний сард тэд ойролцоогоор 7 хоногт нэг удаа хичээлж, эхний сард тэд ойролцоогоор 7 хоногт нэг удаа л хичээлж байсан бол 2 дахь сарын төгсгөл гэхэд 7 хоногт 3 удаа хичээлдэг болсон байна. Судлаачид тэднээс өөр ямар нэг өөрчлөлт гарахыг угаагүй аж. Гэвч спортын дасгалын ачаар хүмүүс нэг ёсондоо эрч хүчний шинэ их усүрийг нээсэн мэт байсан ба амьдралын бүхий л салбартаа өөрсдийн биеийг илүү сайн эзэмдэг болсон байжээ. Дасгал нь бүх өвчнийг ангаагч шид дэмшиг байдгийг судлаачид анзаарсан байна. Наад заханд л гэхэд дасгалын үр ашиг нь шууд харагдах аж. Гүйлтийн замаар 15 минут гүйх нь хорц зуршлын судруулдаг бөгөөд судлаачид турах гэж буй хүмүүсийн шоколадоор тамхичдыг тамхиар уруу татах гээд дийлээгүй юм. Дасгал хийсний хэдийн үр дүн нь бүрч илүү байдаг. Дасгал нь өдөр тутмын стрессийг хөнгөвчлөөд зогсохгүй сэтгэл гутралын эсрэг сонгомол үйлчилгээтэй эм болох прозак шиг хүчтэй нөлөөлдөг байна. Хамгийн гол нь зүрхний хэмнэлийн суурь хувьсамтгай шинжийг нэмэгдүүлэн хувийн хяналтын биологийн үндснүүдийг бэхжүүлж өгдөг юм. Нейробиологчид шинэхэн тамирчдын тархийг судлахад саарал эдийн мэдрэлийн эсүүдийн хэмжээ нь нэмэгдээ зогсохгүй мөн цагаан эдийн төрхөн бөгөөд үр дүнтэйгээр мэдээлэл солилцох боломжийг мэдрэлийн эсүүдэд олгодог нейрогал эсүүдийн хэмжээ нь нэмэгдсэн байжээ. Биеийн тамирын дасгал нь бясалгалын нэгэн адилаар тархины эдийн тэр дундаа префронтал хэсгийн үйл ажиллагааг хурцсгаж хэмжээг нь томруулдаг байна. Миний оюутнууд энэ судалгааны тухай сонсохороо надаас хэрэг хичээлэх хэрэгтэй вэ гэж асуудаг бөгөөд харин би үргэлжил харин та хэрэг хичээлэхэд бэлэн байна вэ гэж хариулдаг юм. Зорилгоос 7 хоногийн дараа татгалзах юм бол зорилго тавих нь утга үгүй. Харин эрдэмтэд дасгалыг үргэлжлэх хугацаа хэмжээний тал дээр санал зөрдөг. 2010 онд хийгдсэн энэ талын 10 судалгааны тоймоор 1 цагийн биш 5 минутын дасгал нь сэтгэл санааг өөдрөг болгож стрессийг бууруулдаг болох нь харагдсан юм. Иймд зүгээр л байшингаа тойроод 5 минут алхах нь огт ичгүүртэй биш. Төдийгүй харин ч их ашигтай байдаг гэжээ.
Хүмүүс бас ямар дасгал илүү ашигтай вэ гэж үргэлж сонирхдог л доо. Харин би тэдэнд харин та ямар дасгалыг сонгомоор байна вэ гэж хариулдаг юм. Тарих бие махбодод бол ялгаа үгүй. Иймд юу ч байсан болно. Гэрийн цэвэрлэгээ, арчир торт, бүжгээл, йог, багийн спортоор хичээл, усанд сэл, хүүхдүүд эсвэл гэрийн тэжээвэр амьтдтайгаар тоглол, тэрч бүхэд гэрээ цэвэрлэх, дэлгүүр хийсэх нь явган алхах нь бас дасгал хийсэн тооцогддог. Хэрвээ та спорт бол миний хийх зүйл биш гэсэн хатуу итгэлтэй байгаа бол дасгал гэдэг ойлголтыг жаахан өргөжүүлээд түүндээ таашаал өгдөг хэдий ч доорх хоёр нөхцөл байдалд хамаарахгүй тэр бүхнийг багтаан авч үзхийг танд зөвлөж байна. Нэгдүгээрт суух, зогсох, хэвдэх. Хоёрдугаарт үүний зэрэгцээ эрүүл мэндэд хуртай хоол хүнсний зүйл идэх. Хэрв та энэ тодорхойлолтод тохирохуй зүйл ажиллагааны төрлөө нэгэнд олчихсан бол баяр хүргэе. Чухам тэр чинь л таны хувийн хяналтаа бэхжүүлэх дасгал юм шүү дээ. Ердийн сумгай амьдралын хэм маягийн хүрээнээс хальсан ямар ч зүйл сэтгэлийн тэнхийг бүрэлдүүлэгч болцоо нөөцийг нэмэгдүүлж өгч байдаг юм шүү. Үргэлжлэхийг та сэтгэлийн тэнхээ 2 дугаар бүлгээс үргэлжлүүлэн сонсоорой. Анхаарлаа тосонд баярлалаа.